Соломон хааны сэнтийг түүний хүү Рехобоам залгамжилдаг. Гэвч Соломоны хаанчлалын үед албан татвар болон хүнд хөдөлмөрт цуцсан ард түмэн Рехобоам түүнийг хөнгөлж өгөхийг хүсдэг. Харамсалтай нь Рехобоам хүсэлтийн эсрэг илүү хөдөлмөр эрхлүүлж нэмж шийдвэр гаргадаг. Саул Давид Соломон хаанчилж байсан Израиль өмнөд Юда, хойд Израиль болон хоёр хэсэг хуваагдахад хүрдэг. Бурхны ард түмэн хоёр хэсэг болон хуваагдсан гол шалтгаан нь юу байсан юм бол хиймэл шүтэн шүтэх байсан. Хиймэл шүтэнд мөргөх нь Бурхны хамгийн жигсдэг гим нүгэл юм. Гэвч 400 жилийн турш үргэлжилсэн хойд Израиль өмнөд Юда хуваагдсны дараач хурамч шүтэнд мөргөхөө орхисонгүй. Тэр дундаас хамгийн атгаг хаан нь хойд Израилийн Ахаб байлаа. Ахаб Бурханд үйлчлэлгүй Баалд үйлчилдэг байсан юм. Бурхны иш үзүүлэгч Элия Ахабт айлцсан нь Баалд үйлчилдэг бүх иш үзүүлэгчдийг цуглуулж Кармел ууланд ирцгээе. Тэнд Баал жинхэнэ бурхан уу? Яхова жинхэнэ бурхан уу? Үзцгээе. Тиймээс Кармел ууланд олон мянган хүн цугларцгаав. Элия Израилийн ард түмэнд өндөр дугаар хэлсэн нь хэдий хүртэл бурхан болон Баалын хооронд тэнэгэлцэх юм бэ? Хэрв Бурхан жинхэнэ бол түүнд итэг. Харин Баал жинхэнэ бол түүнд мөрөг. Тэгээд Баалын иш үзүүлэгчид хандан хашгирсан нь энд дахлын ширээ босгож туглаар дахил өргөн та бүгд өөрсдийн бурхан Баалдаа дуудаж харин би өөрийн итгэдэг бурханаа дуудана. Тэгээд Тэнгэрээс гал бууж энэ дахлын шатаах тэр бурхан нь жинхэнэ бурхан болъё. Баалын иш үзүүлэгчид дахлын ширээн дээр дахлын туглыг тавиад өндөр дуугаар орилов. Баал гал буулгаж өгөөч. Хүүхдүүдээ юу болсон бэ? Чимээгүй. Юу ч болоогүй юм. Давчдсан Баалын иш үзүүлэгчид бүр өндөр дуугаар хашгиран Баал минь гал буулгаач. Тэгсэн ч үр дүнгүй байсан учраас бүжиглэн орилж хашгичж эхлэв. Бүхэл өдөржин хашгичин дуудсан боловч ямар ч хариу авсангүй. Харин Элиягийн ээлж болоход тэрээр зассан дахлын ширээн дээр туглаа гаргаж тавив. Мөн дахлын ширээг тойруулан шууд ухан усаар дүүргэв. Элия тэнгэр ууд харан гараа өргөн бурхан залбиран Яхова бурхан надад хариулаач. Галаа буулгаж энэ ард түмэнд жинхэнэ бурхан гэдгээ харуулаач. Чин сэтгэлээсээ залбирлаа. Гэтэл гайхамшигтай зүйл болсон. Тэнгэрээс гал бууж дахлыг бүхэлдэн шатааж орхив. Үүнийг харсан ард түмэн энэ дэлхийн үнэн бурхан тэр цорын ганц бурхан хэмээн ориллоо. Харамсалтай нь үүнээс хойш ч гэсэн хойд Израиль өмнөд Юда үргэлжлүүлэн бурханаас холцоор хиймэл шүтэнд мөргсөөр эцэст нь Асер болон Вавилонд эзлэгдэн устгагддаг. Гэсэн хэдий ч бурхан өөрийн сонгосон ард түмнээ эцсээ хүртэл орхиогүй зурсаар байсан юм. Хайрт хүүхдүүд минь энэ дэлхий үнэн бурхан хэн билээ? Тийм ээ, бурханаас өөр хинч байхгүй. Бид бурханд итгэн түүнд мөргөл өргөх нь ямар ч гоё тоглоом, сайхан хувцас, сүрлэг байшингаас хол илүү ёроол юм шүү. Насан туршдаа бурханд итгэн түүнд л мөргөл өргөдөг Элия шиг бурхны өмнө залбирдаг Хис шавгийн хүүхдүүд болохыг ёроож байна.